За энэ удаагийн аялал ерөнхийдөө дандаа машинтай холбоотой юм болоо явуулчлаа. Гэтэл яг би ч нэг байнга янз янзын юм сонирхож явдаг. Тэгээд энэ удаад миний сонирхож байгаа бас нэг зүйл Жинжоо хотод байж ашгүй таарлаа. Тэгээд сая холбоо ирсэн чинь хүрээдэр гээд би бас өөрөө юм дуучин муучин тэгэлгүй яах вэ гээд. Тэгээд компанитай нэрлээ, удирдлагуудаа уулзлаа. Бүгдээрээ англиар ярьдаг юм байна. Ямар одоо сүүлийн энэ хятадч ямар их англиар ярьдаг болсон бэ гэсэн чинь Шинасван гэдэг энэ одоо компанийн маань зөвхөн экспорт хийдэг. Хятадын зах зээл дээр зөвхөн экспорт хийдэг. Африк руу, Замби, Зимбабве, South Africa, Америк, Канада, Европ, Австрали бүрстэн дээр гарахгүй газар байхгүй зөвхөн экспорт хийдэг ийм компани байна. Одоо ингээд стейж нь бууж ирж байна те. Яг одоо энэ бол Монголын нөхцөлд хамаагүй том л доо, томдно л доо. Энэ бол бүр аимшигын том стейж байгаа байхгүй те. Яг Монголд би юу сонирхоод байна гэхээр арай жижигхэн. Тэгээ миний сонирхоод байгаа нь Шинал гэдэг загвар сонирхоод байгаа. Тэгээ тэрийг бол одоо яг одоо воркшоп нь одоо үйлдвэр дээр нь байхгүй байгаа юм байна. Захиалгах юм бол 45 хоногийн дотор комплит хийж өгнө. Тэр дотор нь юу ордгоо гэхээр одоо тайз нь орж ийн, хөгжим нь орж ийн, лед дэлгэц нь орж ийн, гэрэлтүүлэг нь орж ийн. За бүр цаашлаа ярих юм бол одоо хөдөө орон нутаг тоглох юм бол тогийн үүсвэр генератор нь хүртэл орж байгаа байхгүй тий. Тэгээ ийм сонирхож явж байгаа бүр супер гоё газар байна нэрэ. Шүүлс хожоод явж нэрэ. Шүүлс хожоод явж байна. Ийм тайзан дээр одоо ингээд орон нутагт ийчээс хамгийн чухал нь юу гэхээр энийг хоёрхан хүн 2 цагийн дотор ямар тайзыг босгочихно гэдэг байгаа байхгүй тий. Тэгэл тоглолоо 2 цагийн дотор буцаад хураалаа дараагийн газар руу явуулаа тий. Супер юм хийж байна нэрэ. Цаана өөр байшин сам автай юм шиг зүгээр. Одоо тэр нэг машин бүр бэлэн болоод өнөөдөр ингээд шипмент хийх гээд ачих гээд бэлдсэн гаргаж байгаа гинэ. Хаашаа явж байгаа гэсэн Зимбабве явж байгаа гэдэг чинь тэр. Тэгээд ерөөсөө ингээд remote controlтой. Одоо нэг excuse me. Ерөөсөө ийм марл ингээд удирдах байгаа байхгүй тий. Wireless. Тэгээд даг гээд одоо нэг хүн ингээд удирдах. Супер их юм аа. Одоо Шинасван гэдэг энэ далавчлын логотой байгаа байхгүй. Логого яагаад ингэж далавч малвч бол зурсыг гэсэн чинь манай бүх юмуд яг далавч шиг ингэж дэлгддэг учраас бид нар ингэж бэлэгдэж ингэж далавч зурсан юм аа гэж байгаа байхгүй тий. Одоо юу гэдэг шар хайрыг хамтлаг тий. Ингээд одоо өөрсдийнхээ зураг хүрэгтэй юутэй гэдгийг бүгдийг ингээд хийлгэж болж байгаа байхгүй жишээлбэл. Энэ бол одоо бүр явуулын баар юм уу харин тийм болж таарад шүү дээ нэрэ. Дээшээгээ дэлгэцсэн яагаад явуулын баар болж таарад байгаа байхгүй энэ жишээлбэл. Mobile Stage ST90 Pro 3030. Энэ бол нэлээд томдоо орно шүү. Монголд бол яг том хэрэггүй. Гэтэ бид нар бас юугаа бодох хэрэгтэй шүү дээ. Одоо энэ чинь орон нутагт явна. За бүр цаашлаад ганцхан концерт биш шүү дээ. Дараа жил ч одоо ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. Тэрний дараа жил парламентын сонгуул болох гэж байна. Манай улс төрчид маань одоо бидний захиаллал ирэл анхоо тийшээ явмаар стейж хэрэгтэй. Бид нар дахиж очлоо 2 цагийн дотор дэлгэлээ. Уулзтуудаа гялс хийлээ, юм мал дээдэлсээр үзүүллээ, хөгжмөө тавилаа, ярьлаа, пак хураалаа, дараагийн аймаг руугаа, дараагийн сум руугаа гэдэг юм уу те. Америк явж байгаа учраас ингээд англиар биччихсэн юм байна л да. This is Nigeria. This is Puerto Rico. Порто Рико руу явж байгааг энэ Нигер руу явж байгааг энэ одоо миний сонирхоод байгаа чинь нэг иймэрхүү хэмжээтэй шүү дээ. Энэ л болж байгаа. Гэтэ энэ бас жоохон томдоо ороод байна. Одоо ингээд хийж байна да. Энэ одоо ерөөсө гол механизм чинь ерөөсөө энэ шүү дээ. Энд чи өөрөө ирээд пак дэлгдээл дээшээгээ сунаад ингээд хамгийн чухал нь эн чинь яга юундаа байна гэхээр маш богино хугацаанд угсарна, маш богино хугацаанд хураан дараагийнхаа газар руу явна. Тэндэл байгаа. Гэхдээ хаана бол хаана очино. Тэгэхээр Монголд авахтаа бол мэдээж ийм томнууд нь бас одоо энэ орон нутгийн мутг руу явна шүү дээ. Оффроуд энэ төр явна шүү дээ. Тэгэхээр тэрийг бодолцож бас авах хэрэгтэй байх те. Яг явахгүй ч гэсэн байхгүй л дээ ийм том юмнууд одоо явах л байх л та. Гэтэл ийм том юм хэрэггүй байхаа. Үний нарийн хэлэхгүй байх. Тэг яг одоо энэ чинь нөгөө ачааны машин дээр суйрлуулж байна. Одоо эдгээр шиг те. Эсвэл ингээд шууд чирээ явчихдгаар хийж болж байгаа байхгүй те. Янз янзаар л хийж байна. Тэгээд ачааны машин дээр нь сонголтуудаа та нар өөрснөө хийнэ. Suzuki одоо манай бидний нөгөө байнга гэрэлдэг Howo гэдэг Howo. За тэгээд одоо янз янзын машин дээр машинууд хүслээр захиалж болно. Тэгээд 29 жилийн түүхтэй ийм компани байна. Одоо энэ дэс ерөөсөө нэг километр яваад воркшоп нь байгаа гинэ. Тэнтэн очиод удирдлагуудтай нь уулзъя, үйлдвэрийн дарга маргатай нийлүүл явж уулзъя. Тэгээ надаа миний одоо хамгийн соргож байгаа юм ерөөсөө л үнэтэй. Одоо надад жишээлбэл ямар үнийн офер хийж өгөх вэ? Би одоо юмудаа захиална шүү дээ. За надад стейж хэрэгтэй, LED дэлгэц хэрэгтэй,
лайтинг гэрэл хэрэгтэй. Дээрэс нь хөгжим хэрэгтэй. А хөгжим дээр болохоор та ямар хөгжмөөр тоглох дуртай юу? GBL үү? Эсвэл манай хятадын одоо хөгжмөд аягүй сайжирсан тэр мэрийг та өөрөө сонгоно. Тэгээ бид нар тэрийг чи ирээд суйрлуулад өгнө гэдэг байгаа байхгүй тий. Тэгээ энэ дөрвөн комбайн болоод ямар үнэтэй авах нь асуу. А бүр ингээд генератораа хүртэл одоо жишээл бүр орон нутаг тий одоо ямар ч тоггүй газар очиод тоглох одоо манай компаниуд чинь энд гой гой ивентүүд зохион байгуулдаг шүү дээ. Ингээл эзгүй ямар юу ч байхгүй тал мал дээр очиход мэдээж генератор хэрэгтэй болно. Тэгээ генераторын хүртэл суйрлуулж өгнө. Чирдгээр чигээд өгнө гэж байгаа байхгүй тий. Янз янзын хэлбэр дүрстэй, өндөр намтай. Одоо эн чинь ингээд пак гэж дэлгдээд эн чинь дээд дэлгс орж ирээд тэгээ эн чинь мангар өндөр дээшээ сунж байгаа байхгүй. Энэ одоо хэд сунж байгаа юм те. Мангар өндөр одоо тэр байж энэ одоо ингээд сунцсан байж байгаа нь харагдаж байна те. Тэгээд ингээд одоо ч нэг реклам сурталчилгаа гэж зүгээр нэг булдаасаар хийхээ болсон байх. Шууд одоо ингээд дээд дэлгтэр гудамжинд тавих юм байна шүү дээ те. За энэ бол нэг том одоо movable stage гэдэг юм те. Явуулын одоо тайзны дээврийг хийж байгаа гинэ. Одоо энэ чинь ингээд дээшээгээ босоод хоёр дээшээгээ ингээд тэгээд тайзны одоо дээдл энэ чанаас хөгжим зүүдэг мүүдэг юмудаа ингээд хийж байгаа. Манай нөгөө хидравликууд одоо маш найдвартай бид 5 жилийн гаранти өгдөг. Тэгээд сая одоо Нью-Йоркийн нэг компани хөтлөж аваад 10 жилдээ ажиллаж байгаа. Ямар ч асуудалгүй ажиллаж байгаа гэдгийг захирлууднаас ярьж байна. And I will discuss with my bank and make decision. And if you saying yes, maybe we'll payment the mid of May. Yes? Okay. Yeah, okay. Thank you. After 1 hour. Yeah, sure. Okay. Thank you. Thank you. Thank you. Bye. Thank you. Bye-bye. Bye bye.